Зураач Дорж Готов 80 гаруй жилийн тэртех сүм хийдүүдийг судлан 21 сүм хийдийн анх байсан төрх загвараар сэргээн уралснаа Чингис хаан үндэсний музейд дэглэлээ. Монгол улсын боловсролын их сургуулийн дүрслэх урлаг технологийн сургуулийн дүрслэх урлагийн тэнхимийн багш Монгол урлагийн өв уламжлал төрийн бас байгууллагын тэргүүн Дорж Готов хоосон чанарыг толдох буй уран бүтээлийн үзэсгэлэн болон Монгол уран зураг өв уламжлал хүрээ хийдийн сэдвт Монгол зураг нэртэй хос номын нээлттэй Чингис хаан үндэсний музейд хийлээ. Дорж Готов 80 гаруй жилийн өмнө сүйдсэн хүрээ хийдүүдийг судлан анхны төрх хийц загвараар нь сэргээн уламжлалт Монгол зургийн аргаар зурсан байна. Миний хувьд бол одоо 1996 оноос эхлэн ерөнхийдөө одоо хүрээ хийдийн сэдвээр сонирхож одоо уран бүтээлүүд хийж гэлсэн. Одоо хамгийн анх бол 1998 онд одоо төрөлх урлагийн дунд сургуулийн төгсөлтийн дипломын ажил хийдэг бид нар. Тэр ажиллаараа бол 100 хүрээний 100 домнорчин гэж бүтээл бол анх хийж үзэж байсан. Яг нэг 21 хүрээ үйдэг би бол зурсан байгаа. Энэ хийдүүд маань одоо бол одоо нэгэнт үгүй болоод ингээд нураагдаад одоо ганц нэг барилганд үлдсэн. Зарим нь бол одоо бүр юу ч байхгүй дээр нь шал өөр барилгууд баригдсан ийм хийдүүд. Тэгэхээр энийг зурхын тулд би одоо өөрийн уран сэтгэмчээр одоо зураачны хувьд ингээд нэг зохиогоод сэтгэмж ингээд оруулж зурхаасаа илүүтэй судалж байж зурх хэрэг болдог. Одоо энэ хийд маань одоо ямар судалгаатай, ямар хөөхтөвхтэй хийд байсан те хичнээн барилга байгууламжтай байсан те. Тэгээд одоо хитийд нураагдцсан. Одоо суурь байгаа мó байхгүй мó те. Одоо нөхцөл байдал нь ямар байгаа юм. Тэгээд хуучны тэр гэрэл зургууд болон эрдэмтэн судлаачдын бүтээлүүдээр юу гэж орж тэмдэглэгдсэн байна. Тэр болгоныг ингээд харж судалж иж ингээд зурх болох тэр одоо нэг бүтээлийг жишээ нь би одоо за нэг тухайн бүтээлийг нэг жил орчим зурлаа гэхэд судалгааг нь баг бүр 3-4 жилийн өмнөөс хийгээ явуучих жишээ. Тэгээ миний энэ гол зорилго нь болохоор одоо бол ингээд байхгүй болчихсон, үгүй болчихсон тэр хийдүүдийг сэргээд зурж л одоо энэ хүмүүст бол ер нь энэ соёлын бие төвүүдийг бид нар одоо ер нь тий энэ урлаг соёлын өв талаас нь одоо хайрлж хамгаалж бас энийг онцлох хэрэгтэй болов гэдэг үднээс нь зурсан байна. Уран бүтээлч Дорж Готов үзэсгэлэнт тавигдсан бүтээлүүдээ 2014 оноос эхлэн зуржээ. Түүний олон жилийн хүч хөдөлмөр судалгаа шинжилгээ хэрхэн хийгдэж өнөөдрийг хүрснийг түүний эрхлэн гаргасан хос ном илтгэн харуулна. Үзэсгэлэнт үзээд гарахад бол одоо тодорхой тооны бүтээлүүдийг хүн бол нүдэрээ хараад тодорхой тооны мэдээллийг аваад гарна. Дээрээс нь ном судалгааны материалыг авч үзээд ингээд танилцах юм бол өшөө илүү тэр хүнд одоо за бид нар одоо ер нь ийм төвх соёлуудын 300-400 жил монголчуудын барьж байгуулсан энэ шашин номын газар гэдэг бол зүгээр л нэг шашны тийм байгууллага шинчин бүр тийм соёлын одоо биет уран барилгын тий цогцлорууд байсан байна гэдгийг ойлгоод тэгээд энэ барилгууд одоо хэрвээ байжсэн бол одоо ийм байх нэ гэдэг төсөөллийг л одоо үзэгч болон тий хүмүүст одоо хүргэх бүтнээс энэ судалгааны номоо гарсан гэж цуг гаргаж байгаа юм аа. Миний хувьд бол одоо яг нэг аймгийг онцлоод ч юм уу тий зөвхөн одоо тэр аймгийн хийдүүдийг зурж гэдэг юм уу тийм зорилго бол өвдөс надад агуулгахдаггүй. Анхнаасаа л ер нь бол одоо боломжоор судлаад халахтаа бас нэлээд нэр хүндтэй байсан одоо тийм зартай хийдүүдийг аль болохоор олонний одоо мэдэх тийм хийдүүдийг зурхыг хичээсэн. Тэгэхдээ энд бол нийтдээ хуучин одоо социализмын тоогоор бол бид нэр 700 хэдэн хийдийг одоо байсан нураасан гэж яриад байдаг. Гэтэл одоо саяхны хийсэн сүүлийн судалгаагаар бол 1000 орчим хийд байсан гэж яриад байгаа. Жишээ нь миний бүтээлд бол одоо бүр Монгол улсын баруун засгийн халахын сүм гэж одоо Дорнод аймгийн халах сумын нутагт байсан хийд бай. За мөн Хинтээ аймгийн нутагт байсан Цэцэн хааны хүрээ гэдэг одоо тэр хийдийг зурсан байна. За тэгээд наашлах дээр бол Улаанбаатар хотод байсан одоо нэг 6-7-8 хийдийг би зурсан байна. Үзэсгэлэнд зүүн хүрээний богдын шар урд, сардгийн хийд, гүнжийн сүм, луу гүний хүрээ, мансширийн хийд, цагаан сүм, нар хажидын сүм, дамб даржаалан хийд, намтар дуулах датсан зэрэг хийдүүдийн анхны төрх загварыг сэргээн буулгажээ. Ингэхдээ тухайн үеийн түүх, намтар цадигтай нь хослуулан ард иргэд эрдэмтэн мэрэгдийг хамттан багтаан уралснараа онцлогтой.